Талын Монгол телевизээс үзэгч түмэндээ бэлтгэн хүргэдэг Талын Монгол аялал нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарыг та бүхэндээ хүргэж байна. За тэгэхээр бид бүхэн бол үндэсний өв соёлыг уламжлан хөгжүүлж түгээн дэлгэрүүлэгч Талын Монгол телевизийн хамт олон үндэсний үйлдвэрлэгчид маань хэрхэн яаж ажиллаж ямар бүтээгдэхүүнийг гаргаж хэрэглэгчдэд хүргэж байгаа тухай ийм мэдээллүүдийг бас энэ аяллаа нэвтрүүлгээр хүргэж байгаа. Өнөөдөр Агрофит хичээлийн үйлдвэр дээр нэгэн бүтээгдэхүүний тухай та бүхэндээ хүргэхээр хүрэлцэн ирээд байна. Хэдийнэ хэрэглэгчдийн танил болсон сүү үйлдвэрлэгчдийн хамгийн чухал ийм зүйл болсон сүйт гэж сайхан тэжээл байгаа. Энэ тэжээл бол хэрэглээнд нэвтрээд 4 жил гаруй болж байгаа гэсэн ийм мэдээлэл байгаа. Тэгээ ер нь бол бас сүүнийхэнтэй уулзаж байхад сүйт тэжээлийг нэг хэрэгжилж байгаад хэрэглэхгүй бол тэгэл нэмэргүй штэ. Эргээд очихоос өөр арга байхгүй гэдэг ийм яриа бас байсан. Ингээд энэ сүйт тэжээлийг хэрхэн яаж үйлдвэрлэдэг, энэ тэжээлийг хэрэглэхийн давуу тал нь юу юм, яагаад хэрэглэх хэрэгтэй юм, энэ тэжээлд ямар бүтцтэй, ямар стандартын шаардлага хангасан ийм үйлдвэрлэл дундаас гардаг юм бэ гэдгийг та бүхэндээ өнөөдөр танилцуулах болно. Монгол орны хувьд бол мал аж ахуй гэдэг үнэхээр хамгийн чухал ийм салбар. Тэгээ энэ мал аж ахуйн үйлдвэрлэлд зориулсан тэжээлийг бэлтгэнэ гэдэг бол ерөөсөө зайлшгүй юм зүйлтэй байж байгаа. Тэгэхээр сүйт гэдэг ийм тэжээл гараад бас нэлээд хугацаа аваад олонд бас их танил болоод хэрэглээнд их сайхан нэвтрээд ингээд байж байгаа. Тэгэхээр ер нь яагаад энэ тэжээлийг хийх сэтэл санаа хязээ төрөв ингээд юуныг хэрхэн яаж бүтээв энэ тухай бас ярил сонирхолтой байна. За баярлалаа. Тэгэхээр манай сүйт гэдэг энэ тэжээл бол сүүний чиглэлийн өхрийн аж ахуй эрхлэгчдэд зориулсан ийм тэжээл байгаа. Тэгэхээр ер нь бол ингээд ийм тэжээлийн тухай монголчуудын ойлголтын дотор бол ер нь олон витамин гэдэг нэг ойлголт байгаа даа. Тэгтэл сүүлийн үед бол нэг Пермекс гэдэг зүйлийн тухай яриад байх болсон. Тэр Пермекс витамин гэдэг яриад байгаа нь тэр Пермекс гэдэг юм дотор байгаа ганцхан юм яриад байгаа. Тэгээ Пермекс гэдэг бол тэр олон янзын витаминууд, олон янзын үйл орлогдох амин хүчлүүд, олон янзын микро макро элементүүд энэ болгоныг орсон нэг 100 кг дотор 2 кг юм уу 1 кг-ыг холдог. Нэг тонн дотор. Нэг тонн дотор бол юу гэсэн үг л дээ. 2-3 кг. Юу 10 кг гэсэн. 20 кг юм уу 10 кг. Нэгээс 2% эзэлдэг. Ийм нарийн нандин юм байдгийг. Энийг дэлхийд даяар хэрэгжилж байгаа. Тэр бүр үйлдвэрлэж. Бүх тэр витаминуудыг, тэр эрдэсүүдийг ингээд нийлүүлээд тэрийг Пермекс гэдэг. Тэрнийг Пермекс гэж байна. Тэр Пермекснийг Пермексийг бол манай тэр сүйт тэжээл тэр бүх сүйт тэжээл тэр Пермексийг хэрэгжилж. Тэр Пермексийг хэрэглэхгүйгээр жинхэнэ утгаараа бүрэн найрлагад тэжээл ерөөсө болохгүй болж чадахгүй. Тэр бол тэгээд бүр манай малчид ч гэсэн ойлгочих хэрэгтэй. Пермекстэй юу л гэж асуух хэрэгтэй. Тэр Пермекс байхгүй бол нэг ястой жинхэнэ хэвэг улаан буудаа юу гэдгийг шар борцгийн нийлүүлээ холцсон юм. Тэрийг тэр нэгэн хувьтай энэ нандин энийг хийж ижил жинхэнэ гоё юм чинь болох. Гэтэл бас ингээд тентхийн бараа гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр бас Пермекс бас тэнд үйлдвэрлэсэн дэлхийд бас ингээд стандартаараа 1 2 3 тэргүүлэх гэдэг гэж бас янз байна үз. Ийм байна. Бид нар бол эхний үед бол дэлхийд топод орж байгаа түрүүний ярьжсэн Провими Каргили компаниг авч ирсэн. Тэгээ одоо бол бид нар үнийн хямдхан мөртлөө хятадууд амар болчихлоо шүү дээ. Яг адилхан Пермекс хийдэг. Энэ Велхоп гэж байна. Хятадын бас энэ Велхопын сүүний энэ чинь бол хятадд энэ Пермекс үйлдвэрлэлээр 1 номер. Тэгээд ховцат компани энэ тэгээд энэ яг зөвхөн яг сайлын үнэнд зориулсан. Энэ Пермекс бол өндөглөгчд зориулаагүй, адуул зориулаагүй, зөвхөн сайлын үнэнд зориулсан. Бас зөвхөн Пермекс бол Пермекс угаасаа биш тийм. Энэ чи яг сайлын үнэнд зориулсан Пермексийн энэ манай сүйт тэжээлд хэрэгжилж байгаа. Гэхдээ нэг онцлог нь юу гэхээр бид ингээд энэ сүйт тэжээлийг үйлдвэрлээд ингээд бид нар дуршаад 3 жил 4 жил явчихна. Тэгээ маш сайхан амжилттай үр дүн нь гараад яг Монголын нөхцөлд тохирсон
яг монголчуудын одоо сүүний аж ахуйгаа эрхэлж байгаа тэр идэж байгаа өвс өөрсдийнх нь амьдын чин өгж байгаа сүүний хэмжээ энэ юмд нь яг тааруулаад амьдарч байгаа орчин. Тэгээ тэр биднэрт энэ премиксийг хийж өгсөн. Тэгээ тэр премиксэн дээр юу Монголоос одоо орох юм бэ гэдгийг бас одоо бүгдийн найрлагын судалж байгаад тэрэндээ зориулж премикс хийсэн. Тусдаа зөвхөн энэ Монголд одоо хэрэгжилж болж байгаа одоо манай гол юм чинь бол одоо энэ юу штэ тосны авиас хэвиг бол одоо ордог. Тосны ургамлын шахтас гэдэг чинь бол одоо манайх бол шар буурцгийн шахтас. Уургаараа бол 43-аас 45 6-7% уургийн агуулмжтай. Маш өндөр агуулмжтай. Энэ бол одоо манай энэ дотор орж байгаа. За тэгээд Арапсын шахтас бол бас 36% уургатай. Маш бага хэмжээтэй мөртлөө орно. Ихтүүл бас тэр бол жоохон хортой бодис бас байдаг. Нэг 7-8% ороход яахчгүй. За тэгээд заавал шохон чулуу орно. Карбамид. Энэ бол юу гэхээр сүүгээрээ бол одоо ингээд нөгөө амьд организм үнэ чинь дандаа кальци алдчихдаг. Тэгэхээр кальцийг бол заавал бусад одоо саадаг сүүний үнэнд өгдөг кальцийн норм зүгээр жирийн одоо хүрд өгдгөөс илүү байх хэрэгтэй. Тэгэхээр энэгээр нь одоо нөхөд өгч юм. Энэ арай илүү байх жишээ. За тэгээд хүнсний даваас байна, үл орлогод хамгийн хүчлэгдэж чинь саяны пермексүүд. Тий. Тэгээ витамин, эрдэс, бодис, макро, микро элементүүд. Тийм учраас бол маш сайхан зөгцсөн тэжээл эднэр одоо ингээ хийсэндээ бол их баяртай байгаа. Одоо бол хэний ч өмнө нүүр улайхааргүй ямар ч байсныг хулих гэж хэлэхээргүй яг шинжлэх ухааны үндэслэлтэй ийм одоо тэжээлтэй болсондоо бол бас нэг бидний нэг л одоо хүүхэд гэсэн үг шүү дээ. Тэгэлгүй. Яг одоо хурдмөрний тэжээл дээр нэг ингээд сунгаан дээр нэг бас яг тэжээлийн тухай хурдын тухай ярьж яхад тэгжсэн. Гэхдээ энэ сүүлийн үеэр нь одоо ингээд энэ тэжээл үйлдвэрлэгч нэг премекс гэдэг юм яриад байх боллоо. Тэр бол их бас нэг чухал юм байгаад байх шиг байна. Бодвол витамин юм уу да гэж бас ярьж байгаа уяачтай таарч байсан. Тэр чинь ерөөсөө бүрэн найрлагат хүчит тэжээл. Бидний энэ үр тарианаас гаргасан энэ тэжээлийг хүчит тэжээл гэдэг байгаа. Энэ чинь л нөгөө нэг хадлангийн боогоод авсан тэжээл юм уу? Эсвэл одоо ногоон тэжээлээс авч чадахгүй байгаа тэр уурга илүү их витамин, амин дэмий чинь энэ нөхөж өгдөг. Угаасаа. Тийм учраас бол үхэрдч бай, адуунтч бай нийт ижж байгаа тэжээлийнх нь 20-оос 25% нь энэ тэжээл байх хэрэгтэй. Угаасаа бүр зайлшгүй дээр. Үлдсэн нь нөгөө хадлангийн ус, байгалийн ус байх хэрэгтэй. Ингэж бүрэн найрлагат одоо ингээд тэжээл болж байгаа. За би одоо зүгээр хүн дээр бол одоо хэлээ л да. Хүн одоо ерөөсөө ингээд зүгээр жирийн хүн штэ. Мах идэхгүй. Дан цагаан бодоотой. Дан гуралтай байгаадаа бол яах вэ? Тийм үү? Тийм штэ. Тэгтэл тэр 20% чинь махтай хоолохгүй. Махтай хоол нь энэ байхгүй. Малын. Яг зөв инженер хэлж байна. Яг одоо бидний одоо өөрсдөө өөр ингээд харьцуулаад үзэлтэй. Бид нар бол нэг оюутан байхад бол нэг хавар нөгөө хэлийн мах олддгүй. Тэгээд хичээл тараад очихоор эмээ өвөнүүд хэлийн маха дөрүүлээд авцсан бид нар молко цагаан бодоотой тэгэл өсвөл нэг сүйтэй будаа хийгээл идэл хондог үе 80-аад онд бол байлаа штэ. Тэр одоо байнгын бахын өхгүй хүнээр бол. Эднэрийг өхгүй бол ямар ч амтан шим тэжээлээ ерөөс өхгүй ийм л хүчтэй юм шиг. Сүүнийхэнтэй уулзаад бас нэг ярилцаад сууж хагаад ер нь одоо ингээд сүүний үнэнд зориулсан тэжээлийг яг өвс одоо ингээд бусад одоо ийм байгалийн юуг ингээд өгөөд ингээд энүүнийг нь хасчвал яах вэ гэдээ асуухад тэгэл өнгөрөөштэй гэж ярьж ирсэн. Тэгэл нөгөө баланс нь алдагдчих. Сүүний гарцанд онцгой нөлөөлдөг гэж. Тэр чинь ерөөсөө сүүгээрээ ямар шимт бодисыг алдж байгаа гэдгийг шинжлэх ухаанаар тогтооцсон. Тэр алдж байгаа юмны чинь л бүгдийг энүүгээр нөхөж өгч байгаа шүү дээ. Тэр үйл орлогдох амин хүчил буюу нөгөө пермекс гэдэг юм чинь маш бага хэмжээтэй мөртлөө тэр сүүн дотор чинь тийм ээ. Тэр кальци алдаад байгааг энүүгээр нөхөж өгч байна. Их мэх тэр бүх юм ингээд одоо ингээд балансжуулна гэж яаж байгаа. Тэнцвэржүүлээд алдчихл байдаг энүүгээрээ нөхөгдчихл байдаг. Тэрнээс тэхгүйгээр бол аливаа юм явт. Төрөө чи одоо ирчээ бас нэг оюуны захирлаас
би нэг асууж яхад ер нь одоо ингээд энэ сүүтийг нэг аваад явсан хүн яах вэ гэдгсэн чинь үгүй тэгэл цаашаа явахгүй шүү дээ гэж хэлсэн. Баян ер нь баян эргэж баян авна гэд. Тэгэхээр энэ бүтээгдэхүүний чанар хэрэглэн дээр үнэхээр тодорхой үр дүнтэй байна гэж ингэж бодогдож байна. Аливаа юмд бол тэр доктортой, найдвартай энэний одоо уургийн агуулмж 16 л байх хэвээр бол зарим одоо шуудаатай нь одоо нэг 14 ч юм уу тийм байх ёсгүй. Үйлдвэрийн давуу тал гэдэг бол тэгээ лабораторитой, итгэмжлэгдсэн лабораторитой ийм үйлдвэрийн давуу тал гэдэг бол ямар нь яг доктортой. Тийм тэрүүгээр бас давуу юм л да. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр Талын Монгол телевизийн уран бүтээлчид бид бүхэн өнөөдөр агробит тэжээлийн үйлдвэр дээр хүрэлцэн ирээд сүүт гэдэг энэ одоо тэжээлийн тухай та бүхэндээ дэлгэрэнгүй ингээд танилцуулж байгаа. Тэгээд олон улс орнуудад одоо хүүхэд нэг өдөрт заавал хэдэн литр одоо тийм хэмжээний сүү хэрэглэх ёстой гэдэг ийм зүйлийг хүртэл төрийн бодлогын хэмжээнд оруулчихсан ийм байгаад байгаа. А тэгвэл тэр тийм улс орнууд байна шүү дээ. олон байна тийм ээ. Хятад чинь оруулчихсан. Бүр оруулсан. Тэгээд одоо хүүхдүүд нь аягүй их өсөх. Тэгээ хүүхэд залуучуудын одоо өндөр болж байгаа, царайлаг одоо тэр юу болж байгаа хөгжил үнэхээр өөр болчлоо гэж манайхан яриад байгаа тийм ээ. Бээжинд очиж цаашаа яв. Ер нь бүх газараа хятад залуучууд сайхан болчлоо гэдэг. Тэр юу толботой нэг талыг нь сүү гэж хэлээд байна шүү дээ. Сүү. Тэр нь манайхан ч гэсэн одоо би ч нь бол одоо яг үеийнхэнтэйгээ яг нормал өндөрөөр тийм хүн байсан. Одоо би гэртээ хамгийн жижиг нь болж шүү дээ. Манай одоо 10 дугаар анги оюутан одоо хүүхдүүдийн залуучууд энэ төр хамаагүй өндөр байна. Өндөр өсгөлөө болж байна тийм ээ. Тэр бол одоо бас ингээд бидний үеэс илүү хоол тэжилтэй болчихсон шүү. Хоол тэжээлийн тэр найрлага бүтэц өөр болж байна тийм ээ. Одоо тэр сүүний хангамж илүү болцсон байна. Одоо нөгөө ярьдаг өдөр болгоо өндгөө хитээд байна. Бидний үед чинь нөгөө алтан үе дараа хэлсэн шүү дээ. Өндөг тансаг хэрэглээгээд бид нар ер нь идчихсэн юм уу? Тэгэлгүй яах вэ тийм л байлаа шүү дээ. Тэгэхээр одоо хэрэглээнд хэдийнэ нэвтэрсэн сүүт гэдэг энэ бүтээгдэхүүн бол үнэхээр сайлын үнэний сүүний гарцыг нэмэгдүүлэх, тогтвортой байлгах тэр судалгаан дээр суурилж хийгдсэн үйлдвэрлэлийн орчинд стандартын шаардлага хангасан овёс, хэвэг, тосны ургамлын шахтас, тэжээлийн одоо шохойнчлууд, кальцийг нөхөх, хүнсний давас хужир, үл орлогдох амин хүчлүүд одоо энэ бол дэлхийн хамгийн шилдэг премиксийг үүн дотроо оруулж өгсөн. За тэгээд витамин эрдэс, макро микро элементүүдээр баяжуулаад ингээд гаргачихсан. Үнэхээр нэг хэрэглээд явсан хүн бол дараачийн ээлжинд заавал хэрэглэхгүй бол одоо болохгүй санагдах ийм чанартай сайхан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа агрофитийн энэ одоо тэжээлийг өнөөдөр та бүхэндээ танилцуулж байна. Тэгэхээр бас ер нь бол ингээд би бас ингээд нэг зүйлийг сонсч ирсэн. Дахианы тухайд одоо дахиа бол жилдээ тэдэн өндөг гаргана гэдэг одоо бүр энэ дахианы аж ахуй нэг тийм нэг юу байх шиг байна тийм ээ. А яг тэрүүн шиг бас сүүний үнэ бол жилдээ ер нь бол дунджаар нэг тийм тэдэн тоон сүү гаргадаг гэдэг ийм юу байдаг юм тийм. Сүүний үнэ байна шүү дээ. Одоо бидний одоо хамгийн сонгомол дэлхийд хэрэгжилж байгаа сүүний үнэ бол хар тарлан шүү дээ. Хар тарлан бол одоо нэг 7,000-аас 11,000 литр жилдээ гарах хэрэгтэй. Жилдээ нү? Жилдээ. Монгол зүгээр Монгол өхрөөс бол нэгдлийн үед сангийн аж ахуй дараа ч гэсэн ерөөсө 500 450-аас 500 литр юм байна шүү дээ. Тэгэд 7,000-аас 11,000. Тэрийг юугаар хийдэг гэхээр идж байгаа тэжээлээр нь зохицуулж өгдөг. Монголчууд бид нар бол одоо дунджаар нэг сүүний аж ахуй эрхэлдэг одоо фермерүүд одоо бас 10 жилийн өмнө бол нэг үнэнээс нэг 2,200 литр авч ирсэн. Одоо ингээд бас дэвшээд байна. Юм бол бас урагшаал яваад байгаа. Одоо бол нэг 2,800 3,000 л орж байна. Дээдлийн одоо шим агро антер шиг фермерүүд бол одоо 7,000 8,000 явж эхэлж байна. Манайх тийм биш үү? Тэгэхээр манай дундаж бол нэг 3,500 4,000 тал явж байгаа байх та. Тиймэрхүү байдалтай. Тэгэхээр тэр одоо сүүний өндөр ашиг шимтэй тэр сүүний үхрийг тэр аж ахуйг эрхэлж байгаа хүмүүсийн хамгийн гол одоо зөвлөгч, туслагч, хамтран ажиллагч бол тэжээл үйлдвэрлэгч гэж хардж шүү дээ. Ер нь нэг ийм үг байдаг шүү дээ. Өхрийн сүүл
хэлэн дээрээ байдаг юм аа гэж. Дэлэн дотроо биш хэлэн дээр. Тий. Хэлэн дээр нь юм өгөөл дэлэнд нь ойлгомжтой. Тийм үү? Тэг яг тийм байна. Өхрийн үнэний сүг бол дэлэндээ гэхээсээ илүү хэлэн дээрээ байдаг юм аа гэж үгүй. Гоё үгүй. Агрофит тэжээлийн үйлдвэрийн нэг давуу тал бол яг Монгол улсын стандартыг хангасан ийм лабораториг ажилладаг. За тэгээ өнөөдөр бол одоо ингээд энд маш олон ийм дээжүүд харагдаж байна. Тэгэхээр энэ чинь нөгөө бүтээгдэхүүнээ тэжээлийнхээ одоо түүхийн эдийг одоо хүлээж аваад эндээ шинжлэх үү. Манайх бол түүхийн эдээ бусад байгууллагаас авсан түүхийн эдээ шаардлага хангах юм бол үйлдвэрлэл рүүгээ тэжээлийн үйлдвэрлэн, шаардлага хангахгүй бол буцаадаг. Энэ лабораторид шинжилээд тийм ээ. Сүйт тэжээлийг хэрэглэж байгаа хэрэглэгчид маань одоо сүйт тэжээлээ өгөө болгоод сүүний гарц огсон буурж байгаа. За буцаад сүйт тэжээлээ өгөнгөө сүүний гарц хэвэн болж байгаа гэж одоо хэрэглэгчид маань хэлж байгаа. За энэ бидний одоо 4 жилийн хугацаанд одоо туршилт хийж одоо сүйт тэжээлээ амжилттай төрсний одоо үр шим юм аа. За тэгэхээр бид хүн бас түрүүчийн мэдээллүүдээр хүргэж ирсэн. Энэ хүлээж авсан түүхийдээ цэвэрлэх, боловсруулах, жигд холих ингээд одоо үйлдвэрлэлийн процесс. Би бас одоо нэг зүйлийг онцолж хэлэх дуртай. Энэ үйлдвэр дээр ирэхээр үнэхээр үйлдвэрлэл гэдэг бол давуу тал нь цэвэрхэн байна, стандарт нормыг хангаж байна. Тэгээд дээр нь нэмээд яг жигд одоо холих ийм явдал тийм ээ. Нэг буланд нэгсэг пермекс энэ талд нь нэгсэг одоо хийвч юм уу тийм байхгүй тийм. Яг жигд холдог. Энэ бол үйлдвэрлэл юм байна. Тэгээд үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг өдөр бүхэн шинжилдэг гэж ярьж байсан. Энэ тухайгаа. Тийм өдөр бүхэн шинжилээ тэр одоо тэжээл маань Орос нормын дагаа явж гинөө, уураг, эрдэс нутаг, пермекс центр нь яг жигд холигдож юу. Тэгээд жигд яг тийм тэжээл маань яг тухайн уурга яг зөв тодорхой хэмжээнд барьж гинөө гэдгийг шинжилдэг гэсэн. Өдөр бүр шинжилнэ. Тэгэхээр үнэхээр одоо Монгол улсын стандартад нийцсэн ийм лабораторид үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүн гэдэг бол үнэхээр чанар стандартын үйлдвэрлэлийн эм технологийн хамгийн давуу талуудыг өөртөө хадгалсан ийм бүтээгдэхүүнүүд байд юм байна гэдгийг агрофит дээр ирэхээр бид нар улам илүү их одоо харж их баяртай байдаг. Баярлалаа. За тэгэхээр манай Талын Монгол аяллаа нэвтрүүлгийн багийнхан маань аривчих эренчин даваа хоршоон дээр хөрөлцөж ирээд байна. Тэгэхээр ер нь бол ингээд манай сүү үйлдвэрлэгчид бол одоо бас их үйл ажиллагаа сайхан жигдэрсэн ийм хоршоонууд бас олноороо бий болж байна. Та хоршооныхоо тухай. За манай аривч харинсан даваа хоршоо нь 2026 оны 7 сарын 15-нд үүсгэн байгуулагдсан. Анхандаа 9 гишүүнтэй үүсгэн байгуулагдчихсан. 500 литр суугдах хоршоо байгуулагдчихсан. Одоо бол манай 29 айлтай 2 тонн гаруй сүүний илүүлдэг сүүний үйлдвэрийн хоршоо байгаамаа. Ер нь та өөрөө одоо энэ сүү бэлтгэх нийлүүлэх энэ талаар ер нь ажлын туршлагаа яриач. Ерөнхийдөө бол манайх 2002-оос 2006 онд шараадны бэрэмт 6 жил фермтэй байж байгаад 2021 оноос 2026 он хүртэл энэ ферм аж ахуй эрхэлж байна. За тэгэхээр одоо манай ингээд сүүний фермийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүсийн тухайд бол хамгийн гол зүйл бол одоо нөгөө өхрийнхээ аманд хийх зүйлийн тухай байгаа шүү дээ тийм ээ. Өвс тэжээл энэ зүйлүүдийг ер нь хаанаас хэрхэн яаж бэлтгэж байгаа тухайгаа эдгээрийн үн ханшин бас одоо ямар байна. Зарим тохиолдолд бол бас үн өсөөд бас жаахан зовлонтой байдал энэ мал аж ахуй үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст бас зовлон байдаг шүү дээ. Тэгээд хоршоонуудын хувьд бол энэ жил бол ногоон тэжээл гэдэг нь урах цумтай байсан учраас байгалийн өвсөөр энэ жил ерөнхийдөө орсоо. Одоо тэгээд манай хоршооны хувьд бол ерөнхийдөө одоо Монголд орж ирж байгаа, Монголд үйлдвэрлэж байгаа нэлээд тийм одоо хэвэг тэжээлүүдийг идэж үтсэн сүүний гарцаа нэмэгдүүлэхийн тулд ингээ хамгийн сүүлдээ одоо сонголт бол суут гэдэг тэжээл өгөж одоо суут гэдэг тэжээлийн үр шим ашгийг одоо бид нар хүртэж байна да. Нэлээд сайн тэжээлийн эрдэс баялагтаа нэлээд сайн тэжээл гарч ирсэнд баярлж байна бидний хувьд бол. Ер нь одоо ингээд сүү үйлдвэрлэгч чинь бол энэ тэжээлийн сонголтын тухайд бас үн ханшийг бас чухал болно шүү дээ тийм ээ. Дараа хямд өртөгтэй. Тэгэхээр энэ өртөг
хямдыг аваад өөр тижэл хэрэглэх. За тэгээд одоо энэ сүүтийг хэрэглэх гэдэг юм. Сүүт бол бас энэ дотор нэлээд үнэтэй тижээлийн тоонд орох баг. Энэ талаар Сүүтний хувьд бол яг вэ өртөөний хувьд бол яг одоо зах зээлийн үн одоо бүх нэг үйл ажиллагаанууд байгаа болохоор нэлээд жоохон үнийн хувьд бол жоохон бас жоохон өндөр талд орно. Тэгэхдээ чанарын хувьд бол өндөр шаардлагатай учраас одоо бидний хувьд бол авч өгөөл байгаа юм. миний тухайд ингээд бодоход ер нь энэ тижээлийг өгөхгүйгээр өвсөөр нь одоо араа хямд өвсгийвгээд юу гэдэг тэрүүгээр нь тижээгээд тэгээ сүүгээ өгöd байх. Нэг бол сүүтэр тижээгээд тэгээ сүүгээ өгөх хоёрын аль нь одоо үйлдвэрлэгчдэд хэрэгтэй байд юм бол гэсэн бодлоос төрж штеп. Манай хоршоонд бол ерөнхийдөө бол нэг дуршил маягийн юм бид нар хийж үзсэн. Яагаад үзсэн гэхээр бид нар одоо бас үрдэн мөнгө янз бүрийн эдийн засгийн асуудлаас бол сүүтээ одоо ингээд болцоод гин билүү одоо ингээд дараагийн өөр хянд тусар тижээлэр тижээдг юм үгээд 7-оос 10 хоног бид нар сүүгээ одоо өгөхгүй сүүтээ өгөхгүй ингээд тижээж үзээд тэгэхэд бол асар нөгөө сүүн өхрийн маань суу татаад 20 гардаг айл маань одоо 10 руу орох юм уу 60 70 гардаг айл маань 50 руу орох юм уу ингээд одоо суу асар их татсан учраас бид нар буцаагаад одоо маш өндөр хэрэгцээтэй маш хэрэгтэй тижэл сүүт юм байна гэдээ одоо бид нар сүүтийг л өгж байгаа. Тийм. Тэгэхээр арга байхгүй яг одоо үнэхээр сүүний гарцыг нэмэгдүүлэх тэр шим тижээлийн тухайд бол бас сүүт бас чанарын стандарт тэр шаардлагыг бол их хангаж ирнэ гэсэн үг байна тийм ээ. Чанарын стандарт сүүний гарц эрдэсийг бол одоо сүүт бол тодорхой хэмжээгээр бол сайн өгдөг. Ер нь бол бүх тижээлийн дотор бол сүүт бол нэлээд өндөр түвшинд одоо эрдэс сүүний гарцыг нэмэгдүүлэх тийм эрдэсийн баяжмлууд эрдэсийн тийм юунууд нь бол асар өндөр хэмжээгээр байдаг учраас сүүт маань нэлээд сайн тижээл гэж бол одоо манай хувьд бидний хувьд бид хоршоо эрхэлж байгаа бүх хүмүүсийн хувьд бол боддог. Тэгэхээр ер нь бол ингээд манай үйлдвэрлэл эрхэлж байгаа ийм хүмүүс аль болохоор бас зардлаа багасгах нь их чухал байгаад байдаг тийм ээ. Тэгэхээр жишээлбэл миний тухайд бодож байна л да. Одоо ингээд тэндээс нэг Примексийг худалдаж аваад эндээс шар буурцаг худалдаж аваад эндээс хөвгийг худалдаж аваад эндээс тий одоо ингээд нөгөө нэг өхөртэй нөгөө энэ одоо тижээл байдаг зүйлүүдийг нь худалдаж аваад ингээд яавал хямд төсөр ийм боломж байд юм болоо тэрний үр дүн гэж бас байд юм болоо энэ тухай ер нь бас та туршиж үзэж барьж ирсэн зүйл байна уу? Миний хувьд бол яг ферм дээр яг энийг туршиж ирсэн. Примекс авч ирсэн. За жижигхэн Примекс 150,000-аар аваад. Шар буурцгийн шахацыг 150,000-аар авч ирсэн. Эрдэнэ шиг би 130,000-аар аваад ингээд бүх тижээлүүдийг ингэж аваад ингээд за тодорхой хэмжээний бас ингээд жоохон ингээд хойлоод өгөөд үтсэн. Хэвгээ аваад тэгэхээр зэрэг нэгэд одоо өгж байгаа хүний үйл ажиллагаа нэлээ бас нэг одоо нөгөө нэг юм хийгээд өгөх юм чинь хэсэг юм хийгээд өгөх тэр хоорондох зай тэгээд одоо сүүт өгөх хоорондох зай хоёрын хувьд бол яг чанарын одоо хувьд бол тэгж өгөх бол сүүтийн чанарыг гүйцэтгэв. Тэг нөгөө яг үйлдвэр шиг холж чадахгүй тийм ээ. Үйлдвэр шиг холж чадахгүй. Бид нар нөгөө орц дарлага хийхгүй, стандартаа мэдхгүй. Тэгээд айгүй хөдөлмөр зарцуулж байна. Тэр чинь 4-5 ямиг би ингээд төмпөндөө хийгээд ингээд үйл ажиллагаа бодлоо нөхөр бас нэг нэлээд цаг авна. Нөгөө сүүтээсээ нэг шанагыг хийгээд өгтөр чинь ингээд боловсруулаад үйлдвэрлэгдээд гараад ирсэн ямиг нэг ингээд шууд хийгээд хоёроо хооронд бас хөдөлмөрийн юу чинь бас нэлээд орж байгаа байхгүй юу. Тэгэхээр бол хойлоод ингээд сайхан тижээл олгоо чанартай ингээд одоо малд маань ашигтай юм тижээл үйлдвэрлэж байгаа агра бидийн хамт олон маш их баярлалаа. За тэгэхээр орилж хоршонд бас сүүгээ бэлтгэн нийлүүлдэг аим одоо суур дээр хүрэлцэн ирээд байна. Та тэгээд энэ хэдийнээс энэ үйл ажиллагааг одоо явуулж эхлэв энэ тухайга. За би ч одоо 2016 оноос хойш хийж штэ. Тэ. Ер нь хэдэн өхөр сааж байна? Хэдэн үнэ сааж байна? Одоо нэг 32 3 өхөр л сааж байна. Уг нэг 40 өхөр саах хэвээр. Тэгээд зарим нь арай туглаагүй л баг шиг байна. Тэ. Ер нь өдөртөө хэдэн литр сүү бэлтгэн нийлүүлж байна? Өдөртөө одоо 400 хөвч. 400. Тий, 400 гаруй таалж байгаа. Ер нь энэ жилийн өвс тижээлийн бас олдоц үн ханш ер нь ямар хөө байв? Бас хэцүү шүү дээ. Тий. Тижээлийн үн ч одоо нэмэгчлээ, өвснийхэн ч нэмэгчлээ. Тэгээд ер нь бас чангал байлаа шүү дээ. Тий. Одоо ер нь бол мал аж ахуй эрхэлж байгаа бүх газар нэг бас тийм асуудал байна тийм ээ. Танах одоо ингээд ер нь сүүний гарцыг нэмэгдүүлэх тал дээр бол бас одоо ингээ яг байгалийн өвсөө өгөөд байхаар бас сүүний гарцаас ямар байдгийг
Тэгээ сүүний гарцыг нэмэгдүүлэхийн тулд бас тэжээлүүд өгдөг л бах та. Заавалчгүй нэмэлт тэжээл өгнө шүү дээ. Өгж ижил гарна. Тий. Ер нь ямар тэжээлийг өгж байна одоо? Одоо бол алтан дараа орголж сүйт хоёрыг л холиол өгöd шүү дээ. За. Тэгэл өвсдөгөө өөр юм байхгүй тэгээ. Ер нь өмнө нь ямар тэжээлүүд хэрэгжилж, ер нь ямар тэжээлүүдийг бас хэрэгжилж үзэж байна. Бас одоо бүгдийн туршин үстэй. Би ч одоо арга өгж үзээгүй тэжээл байхгүй дээ. Ер нь ихэнхийн л өгсөн. Тэгээ ер нь хамгийн сүүлдээ энэ сүйт алтан дараа хоёр дээр тогтоол. Тэгэл одоо тэргээрээ дагнал яг 2 жил өвч штэ. За. Тий. Надлан оржина хавраас хойш өгөөл. Тэгэл одоо яг 2 дахь жилийнх нь өрөө үзэж байна. Ер нь одоо энэ тэжээлийг өгөхгүй бол сүүний гарц хэр багсах вэ? Татарна. Татарч байгаа. Хамаагүй татарч байна. Татарна. Нэг 2 оноо л ер нь тэгэл татраал эхэлнэ штэ. За. Эхний өдөртөө бол бас ч гэж гай. Нэг мэдэгдэхгүй. Тэгэл 2 дахь өдрөөс тэгэл татраад эхэлнэ штэ. Тэгэл. Тэгээ нөгөө гүзэнт нь байсан дуусаал тэгэл байхгүй. Тийм юм да, тийм ээ. Тэгэхээр зарим энэ анасуунийхэн бол зарим нь бол ингээд эндээс одоо нэг өөр тэжээл одоо хэвэг аваач гэдэг юм уу, эндээс нэг юм одоо шахтас аваад ч гэдэг юм уу, ингээ хутгаад одоо бас тэжээл мэжээлээ өгж бас туршиж үзэж байсан юм хүмүүс бас байдаг гэж ярьж байсан. Энэний тухай таны тухайд бол ер нь тэгж үзв үү? Би ер нь тэгж үзээгүй. Гэхдээ яг зүгээр энэ таньдаг мэддэг хүмүүс тэгэл холиол өгдөг юм л да. Гэхдээ зарим ч гайгүй байна л гэдэг, зарим нь бол нэг шалтай юм биш л байна л гэж байна. Тэгээ ер нь бол яг бэлэн тэжээл авах нь илүү амар. Би бол ерөөсөө дандаа бэлэн л юм авчихжээ шүү дээ. Тэгээ надад чи тэр хоолойч ч байхгүй ч одоо тэгээд гараараар жорын тааруулаад тэгээд үзсэн шүү дээ. Зөв. Миний хувьд одоо Төмөн шууд компаниг Аграпид тэжээлийн үйлдвэрийг үүсгэн байгуулсан. За тэгээд одоо бизнесийг энэ хөдөө аж ахуйн салбарт олон жил эрхэлсэн мэрэгжлийн хүний хувьд бол одоо малчдтай бас нэг зүйлийг хэлье гэж бодож байна. Танай нэвтрүүлгээр дамжуулж. Тэр нь юу гэхээр энэ тэжээлийг үйлдвэрлэдэг тэр одоо чиглэлийнх нь бизнесийн одоо чиглэл бол тэжээлэл үйлдвэрлэл. Дэлхийд даяар тийм болчихлоо. Сүү үйлдвэрлэдэг нь сүүгээл сайн саана. Тэгэхээр одоо манайхан бол ямар төвшөндөө явж ийн гэхээр аль болохоор өөрсдийнхөө одоо тэжээлийн зардлыг бууруулахын тулд ялангуяа хүчит тэжээл буюу одоо бидний үйлдвэрлэдэг байгаа тэжээлийг түрүүн та нар ярьж байна. Пермекс нэг худалдаж аваад, Шарварцгийн шахц нэг худалдаж аваад 7-8 юм тус-тусд нь худалдаж аваад хооронд нь энэ гэртээ өөрөөр хэлбэл нэг гар үйлдвэрлэл шигдүү. Бас нэг жижиг үйлдвэр холигч байж болно л доо. Тэглээ гэхэд том үйлдвэрээс өртгөн хямдхан тийм одоо тэжээл үйлдвэрлэж чадахгүй. Тэр нь бол баталгаатай. Яагаад гэвэл бид нар бол шар урцгийг гэхэд манай зүгээр нэг перм гэхэд бол одоо жижиглэнгийн үнээр авч байна. Бид нар бөөний үнээр авч байна. Тийм ээ? Бөөний үнээр нь авч байна. Бүх юм ийм. Тэгэхээр нэгдүгээрт авж байгаа түүхийдийнх нь үн өртөг тэжээлийн үйлдвэр юу яснаас хамаагүй өндөр тусна. Өндөр тусаад. Хоёрдугаарт одоо бүтээмж өндөртэй үйлдвэрийн аргаар явж байна. Гэхдээ тэнд тог зарчлагаа энэ төр орно. Гэхдээ л энд өөрснөө хөдөлмөрийн маш их бүтээмжээ алдаж цаг хугацаа одоо үнэндээ зарцуулах ёстой хөдөлмөрөө шалт дэмий юмд зарцуулж. Гэхдээ чанар, тэр найрлага, шинжлэх ухааны жор тэр ямаараа хамаагүй дутуу. Тийм тэжээл үйлдвэрлэдэг энэ цаг хугацаа бол ерөөс болцоо. Бид бол яахав гэхээр цаашдаа аль болохоор зах зээлийн жамант юм. Ерөөсөө бид зах зээл дээр хамгийн чанартай мөртлөө аль болохоор хамгийн хямдханаар үйлдвэрлэхийн төлөө явна. Энэ одоо сүү үйлдвэрлэдэг фермүүд бол тэр хамгийн чанартай тэжээлийн аваад хамгийн их сүү саахын төлөө явах хэрэгтэй. Ингэж одоо дэлхийд даяараа ингэж үйлдвэрлэл маань одоо төрөлжиж байгаамаа. Тийм учраас бид ч хичээж малчд маань ч гэсэн өөрийнхөө одоо хийх ёстой тэр ажиллагааг сайжруулах, тэжээлийн норм жор одоо хэмжээнийхэн дагуу цаг хугацаанд нь өгөх энэ тал дээр анхаарал аль талдаа анхаарч явах. Ингэж ижил Монгол улс хөгжих ёстой юм аа.
Талын Монгол аялал нэвтрүүлгийн багийнхан маань өнөөдөр сүү үйлдвэрлэгчид болон энэ сүү үйлдвэрлэгчдийг хэрэгэлдэг тэжээлийн үйлдвэрийн тухай эдгээрийг хамтарсан энэ цогц одоо үйл ажиллагаа хэрхэн яаж явагдаж байгаа, үр дүн ямар байгаа тухай энэ одоо зүйлүүдийг газар дээгүүр нь яг одоо үйлдвэрээр нь одоо фермерүүдийнх нь яг одоо энэ ажлын байран дээрээс та бүхэндээ хүргэлээ. Ингээд Монголын уламжлалт мал аж ахуйгаа олон мянган жилээр, олон зуун жилээр уламжлан хөгжүүлж ирсэн Монгол түмэн маань үндэсний энэ үйлдвэрлэлээ илүү их боловсронгуй болгож, илүү их одоо үр дүн, үр ашгийг нь хүртэж ингээд цааш нь хөгжүүлэх нь одоо тэгэхээр чухал юм аа. Монголчууд эртнээсээ ер нь бол сүү цагаан эдэг өргөн дэлгэр цайхан хэрэглэж тэгээд дөрвөн улирлын энэ Монгол түмэнд бол арга байхгүй зуны цагтаа энэ сүү цагаан эдэг гэдэг бол үнэхээр хамгийн чухал хүнс гэдгийг бол олон мянган жилээр бас баталж ингээд одоо нотлоод ирчихсэн ийм зүйл. Тэгэхээр энэ үйлдвэрлэл, энэ үйл ажиллагаа улам өргөжиж монголчууд сүү цагаан эдийнхээ хэрэглээг дотоодоо хангаад гадаад зах зээл дээр бас одоо энэ ийм бүтээгдэхүүнүүд гарах болтугай гэсэн ийм одоо бодол төрж байна. Ингээд тэгээд өнөөдөр бид бүхний нэвтрүүлэгтээ хамтдаа байсан та бүхэнд баярлалаа. Дараагийн нэвтрүүлэг хүртлээр баяртай үзэгчтэй.